Цагдаа дотоодын цэргийн байгууллагын онцлог ажил арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын стратеги бодлого. Монгол Улсын үндсэн хуулийн 11-р зүйлд үндэсний аюулгүй байдал нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж тодорхойлсныг баримтлан, цагдаа дотоодын цэргийн байгууллага нь амар тайван аюулгүй нийгмийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050, засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 оны хөтөлбөр төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн 5 чиглэлд үндэсний болон салбарын үр дүнг тодорхойлж, түүнд цагдаагийн байгууллагаас оруулах хувь нэмэр, алсын хараа эрхэм зорилго, үнэт зүйлээ уялдуулан, шинжлэлийн бодлого төлөвлөлтөө боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн загварыг шинжлэн баталсантай холбогдуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, дэмжлэг үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлсэн процессын дахин инженерчлэлийн санал дүгнэлтэд тулгуурлан боловсруулж, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны А-дороо 121-р тушаалаар батлуулан мөрдлөг болгон ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын шинэ итгэл эрс шинтгэл буюу Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан, цагдаа дотоодын цэргийн байгууллагаас дээрх үндсэн 5 чиглэлийн хүрээнд шинтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөв. Үүн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, шинжилгээ ухаанд суурилсан судалгаа дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, дата цэцэглэл, дата шилжилт, хиймэл оюун ухаан дэвшилтэт технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, инновац хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгууллагын бүтээмжийг тасралтгүй сайжруулах, албаагч ажилтны хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох замаар бие бэлдэр эрүүл мэнд сэтгэл зүйн доктортой байдлыг хангахад чиглэсэн 5 тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагад хүн төвтэй төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараах хэд хэдэн төрлийн үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Үүнд цагдаагийн байгууллага иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг түргэн шуурхаа шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчил гомдол мэдээллийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлөвлөлтийн хувь хэмжээг ахиулах, иргэн хуулийн этгээдэд олгож буй зөвшөөрөл үйлчилгээний чанар стандартыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг олон шат дамжлаггүй, цахим суурьтай, нээлттэй ил тод явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Цагдаагийн байгууллага хоногт 4500, жилд 1,642,500 орчим дуудлага мэдээллийг бүртгэн авч шийдвэрлэдэг бөгөөд иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлд түргэн шуурхаа очиж, иргэн хуулийн этгээдийн эрхийг хангах, цагдаагийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах зорилгоор нутаг дэвсгэрийн цагдаагийн газрын 100 чиглэлд авто эргүүлийг ажиллуулж, дуудлага мэдээлэлд очих дундаж хугацааг багасгаж, түргэн шуурхаа очиж шийдвэрлэх чиглэлээр бодлого барин ажиллаж байна. Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 10 сарын байдлаар иргэн хуулийн этгээдээс гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 263,465 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасны 94,415 гэмт хэргийн шинжтэй 158,241 зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг шийдвэрлсэн. Улсын хэмжээнд нийт 3,788,710 зөрчил шалгаж, 3,775,424 зөрчлийг шийдвэрлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.7% өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилах гэмт хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгжид 4 их найд 444 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 их найд 465 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөж, 300 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн, гэмт хэргийн улмаас учирсан 18.1 тэрбум төгрөгийн хохирлыг дансанд нь зарцаалт хийж, 5.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөж, мөрөөдө тоглоом үйлдэхэд ашигласан 662 иргэний 3138 дансанд төвлөрсөн 5.1 тэрбум төгрөгийг хязгаарлан, 8114 домен хаягийг хандах эрхийг хязгаарлуулсан. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 286 удаагийн жагсаалт цуглаан суулт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагчснаас 233 буюу 81% нь нийслэлд, 53 буюу 19% нь орон нутагт, 13% нь бүртгэлтэй, 87% нь бүртгэлгүй явагдаж, 20,581 иргэн, 850 орчим тээврийн хэрэгсэл оролцож, цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажилласан. Иргэн хуулийн этгээдэд үзүүлэх үйлчлэгийг нэг дор төвлөрүүлж, үйл ажиллагааг чирэгдэлгүй шуурхаа хүртээмжтэй хүргэх зорилгоор галт зэвсэг ашиглан спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хувийн хамгаалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олох энгийн зөвшөөрөл, ан агнах зорилгоор галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах энгийн зөвшөөрөл, Монгол Улсын иргэн галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл зэрэг тусгай 2, энгийн 11 зөвшөөрөл олгож, төрийн үйлчлэгээний e-Mongolia нэгдсэн системд цагдаагийн байгууллагын архивын лавлгаа, тодорхойлолт, баримтын хуулбар зэрэг 2 багц 7 үйлчлэгээ нийт 27 үйлчлэгийг холбож, 102 аппликейшнийг нэвтрүүлснээр иргэдэд цахимаар үйлчлэг авах боломжийг бүрдүүлсэн. Хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд яаралтай дуудлагын нэгц 112 дугаарлалтад шилжүүлж, байршлыг тодорхойлох боломж бүрдүүлэн, хугацаа алдах эрсдлийг 50% бууруулахын зэрэгцээ, иргэдийн хохирол нөхөн төлөлтийг нэмэгдүүлж, дуудлагын нэгтршилт тулгуурласан, хөдөлгөөнд цагдаагийн нэгжийн зохион байгуулалт бүхий зөөврийн сууцыг нэвтрүүлэн, шуурхай ажиллагааг сайжруулж, зөвшөөрөл төлбөрийн үйлчлэгийг нэг цагийн пос болон процесс автоматжуулалтаар ханган албаагчдын ачааллыг 30% бууруулж, үйлчлэгээний хүртээмж иргэдийн итгэл сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр 2026-аас 2030
орчоонд төлөвлөн ажиллаж байна. Хүний эрхийг дээдлсэн үр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлж, иргэдийн цагдаагийн байгууллагын талаарх сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, өргөдөл гомдол авалгааг онлайн хэлбэрт буюу дижитал шилжилт хийж, иргэдийн санал гомдолд шуурхай хариу өгөх хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, хүний эрх чөлөөг хамгаалж, иргэдэд үзүүлэх үйлчлэгийг шуурхай хүртээмжтэй болгох, үйл ажиллагааны шуурхай байдлыг нэмэгдүүлэх замаар иргэдийг гэмт хэрэг, гэмт халдлах дүртгөөс урьдчилан сэргийлэх юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгаа дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд цагдаагийн байгууллагад хуулиар хариалуулсан хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын хэрэг дүн шинжилгээ хийхэд 2020-2025 онд нийт 205,924 гэмт хэрэг бүртгэгдснээс гэмт хэргийн бүтцэд өндөр хувь эзэлж байгаа. Залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 66,235 буюу 32.2%, хулгайлах гэмт хэрэг 34,934 буюу 17%, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 49,908 буюу 24.2%, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11,553 буюу 5.6%-ийг тус эзэлж байгаа нь 162,630 буюу 79%-ийг дээрх гэмт хэргийн гаралт эзэлж байна. Цагдаагийн байгууллагын эрен сурвалжлах асаав сангийн ашиглалтын хувийг 2025 оны эхний 10 сарын байдлаар тооцоход хүн, мал амьтан, эд зүйлийн 396,837 мэдээллийг бүртгэж, зарлан 371,417 хүн, мал амьтан, эд зүйлийн эрен сурвалжтыг зогсоож, одоо үлдэгдэл 25,420 эрен сурвалжлах ажлын илрүүлэлт 93.6%-тай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 92.7 буюу тэг 109%-аар өссөн үзүүлэлттэй байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр эрен сурвалжлалт, гомдол мэдээлэл бүртгэх илрүүлэлт шийдвэрлэлт, дуудлага мэдээлэл, камерын хяналт, зөрчлийн хяналтын самбар, жолоодох эрхийн мэдээлэл, сонгуулийн бүртгэлийн програм, хүүхдийн бүртгэлийн хяналтын самбар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, тархац, давтамжит дуудлага гэх мэт 22 төрлийн дашборд, 30 десктоп програм хангамж, 37 веб програм хангамж, 7 гадаад хамталтай цахим хуудас, 4 мобайл аппликейшнийг хөгжүүлэн ашиглаж байна. Байгууллагын үйл ажиллагаанд дата анализ хийх, дашборд боловсруулан үйл ажиллагаанд ашиглах, датанд суурилсан шийдвэр гаргах, гэмт хэрэг мөрдөн шалах, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ онд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран цагдаагийн байгууллагын бүтэц чигүүргийг оновчтой болгох, иргэдэд үзүүлж буй үйлчлэгээний чанар хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүшүүлдээс ангид байх, шуурхай байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан нийт 646 хууль тогтоомж, эрх зүйн актаас нийт 102 асуудал, 2354 эрсдлийг тодорхойлон, тайланд тусгасан 74 санал зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд дата засаглал, датад суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлж, дата бүртгэлийн сан үүсгэх, үнэн бодит мэдээллийг бүх төрлийн их сурвалжаас цуглуулж, цогц өгөгдлийн сангийн дэд бүтэц бий болох ажлыг зохион байгуулснаар байгууллагын чигүүргийн онцлог тохирсон дашборд боловсруулах, бүрдүүлсэн дата мэдээлэлд үндэслэн статистик, хямрологийн арга техник ашиглан шийдвэр гаргах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн шинжлэх ухаанд суурилсан судалгаа дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд иргэдэд үзүүлэх үйлчлэгээний цахимжилтыг хангаж, мэдээллийг нэг цэгээс дамжуулах, виртуал оператор нэвтрүүлэх нь хэрэглэгчийн туршлага, бүтээмжийг сайжруулж, мэдээллийн чанар, хариу арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлнэ. Мөн орон зайн дүн шинжилгээний ArcGIS програмыг бүрэн ашиглах замаар нотлохонд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх юм. Дата засаглал, дижитал шилжилт, хиймэл оюун дэвшилтийн технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ын зорилт 7-4-ийн 3 дахь хэсэгт салбарын үйл ажиллагааны шинжилгээ ухааны өндөр түвшний технологиг нэвтрүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгож, судалгаа шинжилгээний баазыг бэхжүүлсэн байна гэж заасныг удирдлага болгон цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2025-аас 2028 оны стратеги төлөвлөгөөнд судалгаанд суурилсан менежментийг нэвтрүүлж, дата засаглал, дижитал шилжилт, дэвшилтэт технологи, инновац хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгыг дэвшүүлэн цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд дижитал шилжилт 2025-аас 2029-ийг хийх бодлогыг 5 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн дээрх дунд хугацааны бодлогын баримт бичигт төрийн бодлого боловсруулахдаа дата нотлохонд суурилсан судалгааг ашиглаж, иргэдэд чиглэсэн ухаалаг үйлчлэгээ бий болгох, төрийн байгууллагуудын мэдээллийн санг уялдуулж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, үндэсний тогтолцоог бий болгох, төрд байгаа дата мэдээллийг ашиглан ухаалаг хэрэглээ бий болгох, шийдвэр гаргахдаа дата аналитик, биг дата технологи ашиглана. Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас дата засаглал, датанд суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулиар хүлээсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үнэлгээ хийх, цаашид дата, дэд бүтэц болон аналитикийн шийдлийг хэрэгжүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлж байна. Байгууллагын хэмжээнд дата засаглал хэрэгжүүлэх хүрээнд өгөгдлийн менежментийн чадварыг бэхжүүлэх, дата, дэд бүтэц, аналитикийн шийдлүүдийг оновчтой болгож, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюуны алгоритмыг хөгжүүлэх, өгөгдлийг боловсруулах чиглэл бүхий дата төслийн нэгжийг байгуулсан.
Энэ хүрээнд байгууллагын аналог холбоог тоон системд шилжүүлж, дрон, робот зэрэг ухаалаг техник технологийн ашиглалтыг мэрэгшүүлэн хөгжүүлж, кибер аюулгүй байдлын хамгаалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, өгөгдлийн дэд бүтэц ба аналитикийн шийдлийг байгуулж датанд суурилсан шийдвэр гаргалтыг хэвшүүлж, хиймэл оюуны модель хөгжүүлэх, дэд бүтэц ба сургалтыг ханган, бүтээмжийг нэмэгдүүлж, процесс автоматжуулалтаар иргэдийн үйлчлэгээний сэтгэл ханамжийг өсгөж, шүүх прокурортой мэдээллийг цахим хэлбэрээр уялдуулан солилцох боломжийг бий болгож, байгууллагын хэмжээнд кибер хамгаалттай нэгдсэн дата төвийг байгуулна. Инновац хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгууллагын бүтээмжийг тасралтгүй сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого баримт бичиг Алсын хараа 2050-ын зорилт 7-гийн 3, 7-гийн 4, 7-гийн 5, Монгол Улсыг 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн зорилт 7-гийн 3, засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-ийн 4 дахь залтад салбарын инновацийн үйл ажиллагааг дэмжиж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, инновацийн экосистемийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тусгагдсан. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны чанарыг сайжруулах, иргэдэд хүрэх үйлчлэгээний хүртээмж болон албаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг хиймэл оюун ухаан дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр холбогдох судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн, хүрэх үр дүн төсөөллийг шинжилгээ ухааны үндсэлтэйгээр гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 хууль эрх зүйн хүрээнд инновацийн үйл ажиллагааны зарчим удирдлага зохион байгуулалт, төрийн дэмжлэг, санхүүжилт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эзэмших ашиглагтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Харин цагдаа яалмын тухай хуульд инновацийн чиглэлээр тусгайсан зохицуулт хийгдээгүй нь цагдаа дотоодын цэргийн байгууллагын инновацийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн үндэс дутмаг байгааг харуулж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын инновацийн экосистемийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүйн зохицуулалт сул, уялдаа холбоог сайжруулах, инновац шин технологи, олон улсын тэргуун туршлагыг судлахад зарцуулах хөрөнгө, холбогдох зардлыг шийдвэрлүүлэх, тусгай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлж, инновацийн экосистемийг цагдаа дотоодын цэргийн байгууллагад нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Шинжилгээ ухааны үндсэлтэй судалгаа шинжилгээний ажил хийж хүрэх үр дүн, үр нөлөөг урьдчилан тооцох, шин санаачлагыг лабораторийн түвшинд туршиж, практикт нэвтрүүлэх боломж бүрдэх бөгөөд олон улсын жишгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн нутагшуулах, системтэйгээр нэвтрүүлэх замаар албаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үйлчлэгээний чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой. Инновац ба хөгжлийн бодлого нь олон улсын стандартад нийцсэн инновацийн лаборатори, инновацийн төвийг байгуулж, дэвшилтэт техник технологи, тусгай хэрэгсэл, хувцас, автомашины парк шинжилэл зэрэг шинжилгээг үе шаттайгаар нэвтрүүлснээр хууль сахиулах үйл ажиллагааны бүтээмж, аюулгүй байдал, орчны чанарыг сайжруулахад чиглэнэ. Дээрх ажил арга хэмжээг хэрэгжүүлснээр чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдэж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлэх,